Самцана Наблайн сургууль зуршлын төгс хэрэглэн нэлээд би хижүүгийн бодлого боломжтод хижүүгийн 2020 оны 2 дахь шалгалт тий шинжлэх ухаан физик бодлого 4-ийн гэсэн ч юм болохоор нэг юм зураг өгсөн электроник юуны цахилгааны бодлого шиг байна тий. За зураг үзүүлсний дагуу яхин 3 ширхэг C багтаамжтай конденсаторыг тэгмүүдээ V цахилгаан хөдөлгөөч хүчтэй батарей болон эсэргүүцэлтэй холбож тэгмүүдээ 3 ширхэг конденсатор болохоор цэнэггүй байсан. За цэнэггүй байсан чинь залгаж холбоод хангалттай хугацаа өнгөрсний дараа 3 конденсатор маань за цэнгэлэгдчихлээ гинэ. Тэгэнгүүт гэрэж P-уудын за энэ P гэзгийг болохоор доошгоо нэг юм таалагдсан байгаа. Энэ болохоор газардуулгыг хэлээд байна тийм. Газардуулгатай P-згийг холбочжээ гэхээр болохоор энэ P-згийн потенциалыг болохоор тэг гэж үзэн шүү гэсэн. Потенциал нь тэг газардуулсан гэдэг бодчихё. За тэгээд юу асуусан юм бэ гэсэн чинь болохоор за тэгвэл болохоор хэлхээний дундаас те Q-ийн яхаа цахилгаан хүчтэл нь ямар ах вэ? Q-ийн потенциал ямар ах вэ гэж асуусан юм байна. Энэ Q-ийн потенциалыг асуусан юм байна. За зүгээр ингэчээ те анх болохоор ингээ байж ила энэ C болохоор яхаа тэг зинхтэй байна тийм үү? Энэ C тэг зинхтэй байна, энэ C тэг зинхтэй байна. Ягаад вэ гэхээр анханасаа конденсаторууд маань болохоор ямар ч цэнэггүй байсан нөхцөл байдлаас гэсэн тий анх болохоор цэнэглэг байсан байна. Инишлийн анж явагдсан байна. За анх цэнэггүй байсан. Тэнгүүд батарейтай холбочлоо. Тэнгүүд бид болохоор батарей урт богино хоёрчлон байгаа тийм үү? Богиныг жоохон бүтэн зурчих. Тэнгүүд уртыг нь болохоор нэмхийг нь богиныг нь хасгыг нь нэмждээд нэмхээсээ гүйдэл гарна гэж бодно тий. Эндээс бага нэмэх цэнэгүүд ингээ гараад явлаа. Тэгэхээр энэ дээр болохоор энэ дээдл нь урт байна шүү дээ тийм үү? Тэгэхээр дээдлээс нь цэнгэн гарна гэсэн. Ишгэ бага нэмэгцэнүүд гарлаа. За энд эсрүүслэл байгаа юм байна те. Эсрүүслэр бол зүгээр дамжаад өнгөрч шүү тийм үү. За эсрүүслэр нэг гүйл гарч ирчээд ишгэ хоёр тишгээ салах юм байна те. За нэг хэсэг ингээд ийшээ салаад ишгэ ирлээ. Нөгөө хэсэг нь ишгээ салаад ишгэ ирлээ. За тэгсэн чинь энэ дээр болохоор конденсатор чинь нөгөө цэнийг дамжуулах болч тийм үү. Ингээд байж байна. Хоёр нөгөө хавтгай юм байж байгаа юм чи те. За эндээс нь болохоор гүйдэл ирлээ гэхээр ишгэ бага нэмэгцэнүүд ингээд гараад ирнэ гэсэн үг. Нэмэгцэнүүд нь энэ дээр хоримтлагдаад нь тийм үү дамжуулахгүй юм чинь. Тэнгүүд доотлолт нь болохоор орноор цэнгэлэгдэн гэж. Тэгвэл нэмэх цэнийг байх юм бол эн чинь хас цэнгийг татна үстэй. Нэмэх цэнгийг болохоор түлхий шүү дээ. Ижил цэнгүүд байх юм бол түлхнийхээр энэ хавтгай дээр байх юм бага нэмэх хас цэнгүүд ингээд тэнцүү тоотой байж хагаад цахилгаан сармаг байсан чинь дээдлэлт нь бага нэмэх цэнгүүд гараад ирэхээр яг юм доошгоо нэмэх цэнгүүд нь түлхэгдээ яваад гэнэ гэсэн үг. Тэ? Энэ дээр одоо Q хэмжээний цэнэг ирэх юм бол доошгоо Q хэмжээний цэнэг түлхэгдээ яваад гэнэ. Энэ дээр болохоор бага хас цэнгүүд нь үлдчихэн гэсэн үг. Таталтаад тийм үү. Тэгээд хасах Q хэмжээний цэнийг энэ тал дээр нь гараад ирнэ. Нэгд нэмэх Q хасах Q-гээс нь болохоор энэ конденсатор дээр одоо Q хэмжээний цэнийг хоримтлагдlаа гэж хэлнэ те. За доошгоо дүүлэхээр эндээс ингээд түлхэгдээд тийм үү. Нэмэх Q хэмжээний цэнгүүд яваад өглөө, нэмэх Q хэмжээний цэнгүүд нь яваад өглөө. За тэгээд яхаа би болохоор энийг тэгшимтэй гэж хараад байгаа. Энэ голд нь ингээд нэг батарейтай юм байсан, энд эсэргүүцэл байсан, энд конденсатор байсан. Тэр нь яг гол нь ийшээгээ нэг C багтаамжтай конденсатор, нөгөө тийшгээ бас адилхан нэг C багтаамжтай конденсатор юм чинь. Энэ ерөөсөө C юм бол энэ дээр адилхан Q хоримтлагдана л гэж хэлэх гээд нь. Тэгшимтэй юм чинь шууд Q-гээ хэлж болно. Хэрвээ энэ дэр нь болохоор юудын C нөгөөд нь болохоор нэг 2C ч юм уу 3C ч юм уу өөр багтаамжтай байсан бол тийм бол би болохоор энэ ямар холболт вэ? Хоорондоо зэрэгцээ холболт юм байна. Зэрэгцээ холболт байх юм болохоор хүчлэн тэнцүү байх хэвээр хүчтэл гэдэг чинь юм байна энэ гэдэг. Тэгж үргэлжлүүлж иж болохоор цэнгүүдээ болох байсан. Конденсатор дээр ч өөрөө Q тэнцүү, УC гэсэн томьёо байгаа шүү дээ. Тэгэхээр би болохоор энэ дээр их U тэнцүү, Q ганц явуулчихав. Нэг дээр нь болохоор Q ганц, нөгөөтөн дээр нь болохоор тэгвэл яхаа 2C-ний яхаа том Q тавьчих гэж байгаа. Энэ хоёроо тэнцүүлээ тэнгууд болохоор том Q маань ерөөсөө 2 жижиг Q гэж тарах юм байна. Энд Q энэ дээр 2 Q-ийн хөрөнгөлөх юм байна гэдэг болон бодоод явах хэрэгтэй тийм. Гэхдээ тэгшинтэй гомш шууд CC явах юм бол ерөөсөө Q-ийн хөрөнгөлөгдөнө. Тэгээ яхаа U тэнцүү, яхаа Q ганц, тэнцүү Q ганц гэдэг тэр зайлшгүй дээр бичих болох тийм үү. За тэгээ гол нь эндээс Q-ийг явлаа, эндээс Q-ийг явлаа гэхэр чинь тэгвэл ийшээгээ болохоор доошгоо бол газардуулга байгаа шүү дээ. Доошгоо болохоор яхаа потенциал нь дэг болно гэсэн ийшээ цэнийг минийг явуулах шаардлага байхгүй. Ийшээ Q-ийг явлаа, дээшээгээ Q-ийг ирлээ. Дээшээгээ болохоор энэ талаас нь Q-ийг ирсэн юм чинь энд байгаа конденсатор дээр бол яхан доотлол нь 2 Q-ийг орж ирнэ гэсэн үг шүү тийм үү? 2 Q хэмжээний нэмэх цэнүүд ингээд өрөөд ирлээ. Тэгмээ дээшээгээ болохоор бас дахиад орноор хасгууд нь үлдээд 2 Q хэмжээний цэнэг батарейлагоо яваад өглөө. Батарей нь тэгээд яхан дээшээгээ анх түл яхан 2 Q гаргаад тий анх дээшгээ 2 Q гаргаад конденсатораараа эсэргүүцлэрээ 2 Q цэнэг явуулаад тэгснэ Q цэнүүд салаад тэгээд нэг хэсэг нь дээрээ наалтаад нөгөө хэсэг нь дээрээ наалтаад дахиад Q-ийг явуулаад тэгээ 2 Q-гээр гэж. За ингэж тойрсон юм байна те. За анх болохоор ингээд яхан гүйлгэж яагаад тийм үү. Нүгдээ тодорхой хугацаа өнгөрсний дараа л те. Нэг конденсатор дээр нь болохоор яхан анх цэнгийн тэг байж яснаа. Дараа нь болохоор өссөргоод Q болон доотлолтой хасах Q болно. За тэгээд яхан хансныхаа дараа болохоор гүйлгэх гэж байж чинь тийм үү.
Хансныхаа дараа гүйлгүүлэх байж гэрээний эсэргүүцлэр бол гүйтгэхгүй гэрээний эсэргүүцлэр бүр байхгүйгээс ялгаагүй болчихно л гэсэн үг. Хансны дараа бол тэ. За тэгээд яхаа QC-ийн потенциалыг ямар авах вэ гэж асуусан байгаа нэ. За би болохоор энэ дэр ингээд бичиж ядах уу. За ингээд нэг батарей маань нэж гэх тэ. Урт баг нь 2 батарей гэж гэх юм бол за энэ V хүчтэй батарей гэдэг чинь юу гэсэн юм бэ гэхээр нэмхийг нь би V-гээр нь тавиад хасхыг нь би болохоор 0-оор нь тавина. Энэ хоёрын зөрүү нь V-ээс 0-ыг хасаад V хийж энэ V батарей гэж байгаа. Тэгвэл V батарейнаас ингээд гүйдэл явлаа гэхээр яхаа энэ хүртэл одоо юм ют заргадаагүй байх юм бол энэ бол V хэвээрэл байж байна. Ямар нэгэн эсэргүүцэл ингээд ороод ирсэн байх юм бол тэр эсэргүүцлийн тодорхой хэмжээний хүчлийг хэрэглэнэ шүү дээ. Эсвэл эсэргүүцэл байхгүй юм бол жишээ шууд тэр чигээр V-гээр явуулчаад за тэгээд энэ дээр л конденсатор байж гэх. Конденсатор ижиг тэнгуү тийшгээ буцаад ирээд юу. За энэ дэр нь бас дахиад юуч байхгүй бол болохоор энэ хүртлээр дахиад тиг потенциалтай хэвээрээ биш ч тэ. За тэгээд энэ дэрнийхээ тиг болон V унжих юм бол энэ конденсатор дээр V хүчтэй унжийн гэж үзнэ. За тэгээд яах вэ? Илээ. Энэ дэр нь бахан нэмэгцэнгүүд нь харамтлагдах. Энэ дэр нь бахан хасцсангүүд нь харамтлагдах. Тэгэхээр би тиг V гэж тавьж хагаад ингэж хэлэх гэдэг л та. Батарей тийм үү? Батарей гэж. Батарей дээр болохоор бид нар хүчлийг нь бодохдоо нэмхийнхэн хүчлээс нь те уу нэмхээс хасах нь уу хасах гэж тавьчихдаг. Нэмхийнхэн хүчлийг нь бэ хасахын хүчлийг нь тиг гэж тавьжиж тэгжиж батарейн хүчлийг гаргах юм биш үү? Өөрсдөө те. За дараа нь болохоор нөгөө конденсатор дээр болохоор бид нар яг бас нэмхийнхэн V хасахын тиг байжиж те. Конденсаторынхаа нэмхээс хасах конденсаторынхаа тгийг хасчиж V-гээс хасах нь 0 гэд V гэж конденсатор дээр унж байгаа хүчлийг бас гаргах юм биш үү? Нэмхээс нь хасах юм гаргах юм байна. Энэ нэмхтэй л байгаа, энд хасахтай л байгаа. Энд нэмэгцэнгүүд байгаа, энд хасахцэнгүүд байгаа тий. За гэдгийг мэдээд авчих юм бол одоо ямар ч асуудаг байхгүй. Эндээс за анх уулын болохоор гарахад нөгөө энэ эсрүүцлэр гүйдэл яваад хэрэглэгдэжсэн шүү дээ. Тийм болохоор би болохоор шууд энэ дэр V байгаа юм бол энэ дэр V гэж бичихгүй байсан байхгүй юу? Тэгээ хангалттай хугацаа өнгөрсний дараа энэ дэр нэмэх Q, энэ дэр нэмэх Q, энэ дэр 2Q хэмжээний эзэн хөрөнгөлөгдсөний дараа болохоор гүйдэлгүйхээ болчихно. Гүйдэлгүйхээ болсны дараа бол энэ яхин конденсатор энэ эсэргүүцэл байхгүйгээс ялгаагүй те. Энэгээр ямар ч гүйдэлгүйхгүй юм чинь энэ хүчтэй V байгаа юм бол энэ хүчтэй ч гэсэн V гэрээ болчихно л гэсэн үг. За тэгээ би болохоор энэ дэр бол V гэж тавихын тулд энийг нь 0-лоход энийг нь V гэж тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр 0 гэж тавиад энэ дэр V гэж тавиад байна байхгүй юу? Тэгсэн чинь болгон дэр маань болохоор PC-ийг ерөөсөө газар дуулчихъя. PC-ийг болохоор хүчил 0-тай цэгээгээ бодчихъя. Гэх юм бол энэ 0 гэж ярих нэг болохоо ч тийм. Энд дэр ямар ч цэнэггүй илээ. Ямар ч хүчлэлгүй юм шиг болчихно. Тэгэхээр энийг 0 болгохын тулд хэлээ жоохон өөрчлөе. Анхнаасаа энд ирж чад гэж. За P дээр байгаа хүчлэл маань болохоор газар дуулсан байгаа 0-ороо байгаа гэж. За тэгмүүд болохоор энэ дэр 2Q хэмжээний цэнэг, энэ дэр дээдлэл нь хас 2Q хэмжээний цэнэг хөрөнгөлөгдсөн байгаа. Би QC-ийн хүчлэлийг болохоор яг нь албад байгаа хүчтэй маань шүү дээ. Энийг болохоор 0 гэж тавьчихлаа. Уу гэж тавьчих. Тэ? За тэгхийн бол энэ дээдлэл нь юу болох вэ байхгүй юу? Би болохоор батарейг олохдоо нэмхээс нь хасхыг нь хасгаад V гаргая гэсэн байгаа шүү дээ. Тэр би болохоор сая энэ дээр яхаа хасхыг нь уу болгоо хийчлаа шүү дээ. Батарей маань ингэ байжсэн V хүчтэй батарей шүү гэсэн чинь болохоор тий. Би энэ цэгийг уу болгоо хийсэн юм бол нөгөө цэг нь болохоор яхаа уу дээр нэмэх нь V байх хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж яхаа нэмхийнхэн tulаас хасхын хүчлийг нь хасаад V-гээр гарч ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл болохоор энэ дээдлэл дээрнийхээ уу дээр нэмэх нь V-гээр юм байна. Энэ дээрээ уугаар энэ дээрээ болохоор уу дээр нэмэх нь V-гээр гэжиж тэгжиж батарей маань хүчтэй маань V байх юм байна. За энэ дээр уу дээр нэмэх нь байгаа эсвэлсэл дээр ямар ч гүйлгүйхгүй юм чи эсвэлслийг байхгүйгээс ялгаагүйгээд уу дээр нэмэх нь V-гээр энэ дээрээ дахиад авчиж болно. Тэгэд эндээс нь юу юм ирэхээр эндээс нь юу юм ирэхээр ямар ч юм байхгүй юм чинь те. Эндээ дахиад яхаа уу дээр нэмэх нь V потенциалтай уу дээр нэмэх нь V потенциалтай хэвээрээ. Доотлол дээр болохоор тэг потенциалтай юм уу те. Энд чинь тэг байгаа. Ингээд тэгүүдээр шүү дээ тийм үү. Голтны ямар ч юм байхгүй. Ямар ч яхаа цаад дотор байхгүй бол яхаа тэгэрээ л гэж гэсэн. За тэгсэн чинь болохоор конденсатор дээр ялаа нэмэх төлөвүүдээс нь хас төлөвүүдийг нь хасж тэгж конденсатор дээр унж байгаа хүчлийг гаргасан шүү дээ тийм үү. За тэгээ конденсаторын томьёо гэхээр Q тэнцүү УC гэсэн томьёо байгаа. Конденсатор те яхаа нэг хэсэгт нь нэмэх Q-ийн хөрөнгөлөгдөд нөгөө хэсэгт нь хас Q-ийн хөрөнгөлөгдөд конденсатор дээр ингээ Q-ийн хөрөнгөлөгдсөн байхад тэр бол яхаа конденсатор дээр унж байгаа хүчтэл уу хүчтгэн C конденсаторын багтаамж байна гэж ийм томьёо байна. Тэгвэл одоо манай энэ дэр болон те энэ баруун талын болон зүүн талынхаа конденсатор дээр бичээд үзэх юм бол яг нь Q хэмжээний цэнэг хөрөнгөлөгдсөн ямар хэмжээний хүчтэй унж байгаа гэсэн чинь болохоор энэ дээдлэл дээр нуудын нөхөн V доотлол дээр 0 болсон байна шүү дээ. Хасаад нуудын нөхөн V хүчтэй унж байгаа юм байна. Тэнгүүдээ C зинхтэй байна гэж. Нэг юм томьёотой боллоо. Тэнгүүдээ нөгөө доотлынхаа
энэ голдоо байгаа энэ конденсаторыг нэгжиж тэ. Энэ конденсатор дээр чинь болохоор ямар байгаа юм гэхээр 2Q хэмжээний эцсийн хөрөнгөлөгдөж байгаа. За дараа нь хүчтэл нь ямар байх юм бэ гэхээр болохоор би нөгөө түрүүний ин хэлэх гээд байгаа байхгүй. Нэмхээс нь бид нар хасхыг нь хасж иж тэ. Тэгжиж яхаа V хүчтэл болгосон шүү гэж. Тэгэхээр энэ дээр болохоор энэ дээр л яхаа гүйл хийшгээ гарцсан. Энэ дээрээ нэмэх нь доотлол дээрээ хасна гэсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо эндээс яхаа хасах нь үлдээд нэмэх цэнгүүд ийшгээ явуулаа гэхээр энэ дээр болохоор доороо нэмэх 2Q дээрээ хасах 2Q байгаа байхгүй. Тэгэхээр нэмхээс нь хасхыг хаснаа гэхээр би 0-оос нь хасна гэж хагаад яхаа нүдийнхээ уу гэдгийг хасчих хасах уу гэж. Энэ 2Q-ийн ихтэй хөрөнгөлөгдсөн байгаа голын конденсатор дээр болохоор хасах уу хүчтэй унж байгаа юм байна. Конденсаторын маань багтаамжлаараа C-гээрээ байж байгаа гэж. За тэгээ энэ хоёроо тэнцүүлчих. Яг уу дээдлийг нь 2-оор өччих үү? Тэ? Дээдлийг нь 2-оор өччих юм болохоор 2Q тэнцүү. Яхаа 2 уудын нэмэх нь V-тэй C-тэй болчихно сте. Тэгэд 2Q тэнцүү 2Q гэвччихээр 2 шиг уудын нэмэх нь V-тэй C тэнцүү нүгэлтэй хасах уутай C-тэй гэдэг. C-ийн дараа ичээ. Тэгэхээр 2 уудын нэмэх нь 2V. Тийм үү хаалтаас л дурччихэр. Нүгэлт маань хасах уутайгаа уугаа нөгөө тийш нь гаргаад үзэхээр яг 3 уудын нэмэх нь 2V тэнцүү 0 тий. 2V-ийг нөгөө тийш нь гаргахаар бас тэгэхээр 3 ууд тэнцүү хасах 2V гэж. Тэгээ бид нар болохоор нөгөө Q-ийн потенциал буюу уугаалах гэдэг байна шүү тийм үү. Ууд тэнцүүгээд 3-т гадагчаар хасах 2V бахан 3-тай гэж ингэж гарах хэрэгтэй юм биш үү. Би тэгээд болохоор энэ дээр нөгөө батарей дээр болохоор нэмхээс нь хасахыг нь хасж иж нэмэх төлөөс нь хастуулын хасж иж хүчтлээ бид нар бичдэг юм байна. Конденсатор дээр болохоор нэмэх цэнэгтэй хүчтлээсээ хасснэгтэй хүчтлийг хасж иж тэгжиж явах юм. V-гээ гаргад юм байна гэж яриад байгаа нь болохоор энэ дээр энэ тэмдгийг алдуулахгүй тул тэгээд байгаа байхгүй. Энэ тэмдгийг алдчих юм бол эн чинь хасах уу биш нэмэх үү болчих юм бол энэ одоо энэ дээр дахиад нэмэх үү болоод тэгэнгүүт болохоор харин өөр юм гараад ирж шүү дээ. Тэгж алдуулахгүй тул болохоор сайн тэр энэ чиглэлийг ингэж хасдаг юм биш үү гэдэг юм шиг гэсэн юм яриад байгаа. Тэгээ уудан цог хасахын 2V хуваах нь 3 хариу байна уу? Хасах 2V хуваах нь 3 тий. Энэ зөв хариу юм байна. За тэгээд яг мэдчих хэвээр томьёо гэхээр Q-тэнцүү ууцсан. Конденсатор дээр тийм үү? Q-ийн хөрөнгөлөгдлөө, хасах Q-ийн хөрөнгөлөгдлөө гэхээр энэ Q хасах Q байхаараа энийг Q гэж хэлж байгаа шүү. Түүнээс шиг нэмэх хасах байгаа юм чи хоёр дахь хувач ч юм уу нэмчих ч юм уу тийм юм ерөөс байхгүй тий. Нийтлэл нь нэмэх Q нөгөөдөл нь хасах Q хөрөнгөлөгдөд конденсаторын цэнгэн Q байна. Тийм бол энэ дээрээ унжаа хөвчлөө үржигдэн цэг багтаамж байгаа юм. Энэ томьёог мэдж явах хэрэгтэй. Тэнгүүд болохоор хүчтэл юулаа батарей тий. Батарей урталт нь нэмэх төлнө, богинотл нь болохоор хасах төлнө. Тэгээд нэмхээсээ бага нэмэх цэнгүүд гарна гэдэг мэдж явах хэрэгтэй. Тэгээд яг V батарей V хүчтэй батарей гэх юм бол тий. Энийх нь потенциалаас энийх нь потенциалыг хэстэй юм байна. Конденсатор дээр болохоор бас яг өөдөөс нь дүүл энэ дээр нь конденсаторын залгаж гарцсан шүү дээ. Нэмхийнх нь потенциал нь V байгаад нөгөө хасахын потенциал нь T байгаад гэж нэмхээс нь хасахыг насчиж бас яг унж байгаа тэр оо гэдэг V-гээс хасдаг нь 0 болгож тэгжиж унж байгаа хүчтэй гарч ирэх юм байна. За гарч ирсэн өгнөд болохоор юм өнөд байна. Конденсаторын багтаамж нь байна. Тэгээд цахилгаан хөдлөгч хүч буюу нөгөө батарей маань хүчлийг хэлж байгаа юм тий. Нэг эсэргүүцэл байсан. Эсэргүүцэл болохоор тэгээд яхаа дотор нь гүйдэлгүйхээ болчих юм бол энэ бол ерөөсөө ямар ч хэрэггүй юм байхгүй юу? Байхгүйгээс ялгаагүй зүгээр нэг дамжуулах процесснаас ялгаагүй болчихно гэсэн үг. Тэгээд анх болохоор конденсатор нөгөө ямар ч цэнэггүй байх үед болохоор гүйдэлгүйгээд энэ дээр нэмэх гээ хөрөнгөлөгдөл нөгөөт нь хасах гээ хөрөнгөлөгдтал гүйдэлгүй. Гүйдэлгүй дуусны дараа бол тэр эсэргүүцлийг бол таг мартаж болно. За тэгээд яхаа анх цэнэггүй байсан. Тэгээд яхаа энэ цэгийн захиалгын потенциалыг нь олно гэсэн юм байна. За нэг лайн байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.